энэ нь дотроос би өөрөө хичээл заах гэж бэлтгэж байгаа. Ийм хэрэгтэй бэлтгэл юм байна штэ гэдгийг айгүйх ингээд мэдэж авч байгаа байхгүй. За тэгээд энийг би зөвөр энэ дээр байхгүй ч гэсэн би зөвөр өөрөө ер нь мэдэж авсан байгаа. За та бүхэн ноны жимсний шүүс гэхэд зөвөр нь ундаа шиг харагдаж байгаа ах магадгүй тийм ээ. За ер нь бол Монголын одоо нөгөө нэг айрхтай бол айгүй миний хувьд бол мэдэрсэн нь айрхтай айгүй төстэй санагддаг энэ жимс. За яг ийм одоо шилтэй. Энэ шилэндээ бол яг 1 литраар ингээд савлагдсан. 1 литраар савлагдсан. За тэгээ би дээрээс нь уучихсан байгаа. За энэнийг болохоор яаж уудгүй гэхээр зөв өдөрт. За энэ дээр ингээ хоёр янзаар савлгаа нь ингээ хоёр янзаар байж байгаа байхгүй. За энэ бол энийг бол одоо саяхан манай нэг хэрэглэгч одоо 16-наас захиалганд өгөхгүй бэлдээд байж байгаа. Энийг бол бүр ингээ одоо нэг юутай сахартай тэгээд ерөөхдөө айгүй ядраад байгаа нүдний хараа бүх юмд орсон хүмүүс 10 хайрцгийг захиалсан байгаа. Энэ ноны жимсний шүүснээс 10 хайрцгийг захиалсан. Тэгээд үнэхээр сайн байхгүй. Үнэхээр сайн. Би тэр хүнийг уугаад үнэхээр хүрдэн үзэх юм байна гэж бодогдсон. Өнөөдөр би хичээл сонсоод байж байгаа. Ийм сайн бүтээгдэхүүн оролцоо баг хэм үем цаашаа бэлтгэл энэ бэлтгэл байгаа байхгүй. За хөдөөр нь нутгруу та бүхэн ноно жимсийг илгээх үедээ энэ хөөрхөн жижигхэн хөөрхөн савлгаатай гэлгуур одоо юу савлгаатай пакеттэй энүүгээр нь илгээх хэрэгтэй. 52,000-аар 25 байсан билүү 25 ууд байлуу тийм 25 өдөр уух хэрэглээний энүүгээр нь илгээж бодно. За ихэвчлэн Солонгос байгаа хүмүүс магадгүй та Солонгос ирээд явж байгаа бол ерөөхдөө ингээд энэ шилээр нь аваад явах юм бол илүү гоё хөрөгчөндөө хийчихэд ингээд явах юм бол илүү чанартай юм шиг илүү гоё юм шиг надад санагддаг байхгүй юу. Энэ дээрээс явах юм бол би нэг удаа ингээд шилээрээ явах юм бол илүү гоё санагддаг учраас би газраар явуулж үзсэн. Тэгсэн чинь хагараад утсан байсан. Тийм учраас тий гадаад руу тийм ээ явуулах гэж байгаа бол холын ячаанд тээвэрлэлтэнд явуулах гэж байгаа бол ерөөхдөө энэ пакеттайг сонгож хэрэглэх юм ба зүгээр шүү гэдгийг хэлмээр. За энэ тийм ээ одоо ноны жимсний даршилсан шүүс маань яг ямар үр дүнтэй юм бэ тий. За хүний бие гэдэг бол тэр чигээр эснээс бүрдчихэд байгаа эсээс. За энэ эс маань бидний эс хүнийг тийм ээ өвчин тусгачж болно. Эсвэл эрүүл чирийг тийм ээ биеийг маань эрүүл чирийг аваад явуулчих болно. За тэгвэл хүн болгоны адилхан ажилт ихэс эс гэдэг юм яг адил тэгш ингээ би ингээ байж идэг. За тэр эс маань өөрөө тийм ээ ядраа тийм ээ хүчгүй болоод ямар нэгэн идэвхгүй үйл ажиллагаанд ороод ирэх юм бол тэр эс маань өөрөө хот хавдар үүсгэх тэр нөхцөлийг бүрдүүлж өгч яадаг гэж байгаа байхгүй. Энийг болохоор би өнөөдөр Солонгос нэг айгүй мундаг хүний лекснээс сонсож аваад үнэхээр гайхалтай сайн бүтээгдэхүүн юм байна. Би энийг сонгож ууж байгаадаа үнэхээр талархаж байна. Энэ бэлтгэл байгаа учраас би өвөхгүй юм байна тий. Энэ бэлтгэл байгаа учраас би өвчин тусахгүй юм байна. Ийм бэлтгэл ууж байгаа учраас Этамегийн тийм ээ 80 одоо тийм 80-тай 60-тай 70-тай хүмүүс би 120 наслнаа тийм ээ. Гээд ийм амьдралын баталгаа өгөөд байгаа юм байна гэдгийг бас дахин бас нэг ухаарсан тийм ээ. Бас дахин энэ бэлтгэлийг айгүй уух тийм одоо сэтгэгдэл тийм баталгаа надад төрлөөлдөг. За энэ бэлтгэлийг ингээд за би дараагийн хуудас руу оръё. За энэ бэлтгэл ер нь хаанаас гаралтай юм бэ гэдгийг яагаад одоо тийм энэ бэлтгэлээр нь болохоор цэвэр ноны мэдээж ийм ноны жимс байдаг гэж байгаа байхгүй. Энэ ноны жимс мэ байж идэг. Хүмүүс идэж хэрэглэж ерөөсөө чаддгүй. За та бүхэн Солонгост бай хаач бай очиод ноны жимсийг зүгээр энгийн дэлгүүр үзэж зарж идэх үгүй шүү дээ. Энэ жимсийг идэх хэмжээний тийм амттай биш амар муухай манай нөгөө ганчимэг сэлж мастер маань Вьетнамд явж явах үедээ нэг удаа ингээд аваад идээд гээд үзсэн чинь амар муухай өмхий үнэртэй бүр идэхий аргагүй бөөлсөн сутгаар бүр тийм үнэртэй жимс байсан гэж байгаа байхгүй. Энэ үнэхээр сайн жимс боловч тийм үнэртэй учраас хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж чаддаггүй хаасайгүй дэлгүүрүүдэд ингээд тийм ээ өдөр тутмын хүнсний жимсэндээ хэрэглэдэггүй л жимс байгаад байгаа байхгүй юу. За тэгвэл энийг тийм ээ өдөр тутамдаа хэрэглэж болох үед тийм ээ цэвэр 100% ноно жимсний одоо шүүсийг Этами маань ингэж гаргаж ирсэн гэдгээрээ давуу талтай бид нар ямар азтай хүмүүс вэ тийм ээ энийг мэдэж авсан өнөөдрийн хичээлийг бас сонсож байгаа хүмүүс маань заавал ноно жимсийг бас ингээд авч хэрэглэж үзээсэй гэж байна. Ягаад гэвэл энд байгаа хүн болгон уух шаардлагатай хүн болгон надад хэрэгтэй бэлтгэл юм байна гэдгийг бас ингээд мэдэж бас ойлгож авах байхаа гэж бодож байна. За ер нь ноно жимс маань болохоор зэрэг хаана хамгийн чанартай тийм ээ хамгийн сайн одоо чанарын шаардлага хангасан эко шаардлагыг хангасан ноно жимс ургадаг юм бэ гэхээр зэрэг Индонезид юм байна л да. Индонезийн Ява арал дээрээс Этамегийн одоо перм тусгай Этамегийн перм байдаг гэж байгаа байхгүй. Тэр пермээс
суулуулж авсан 100% органик одоо ийм нууны байгаа. За нууны жимсний одоо боловсруулж байгаа байдал нь бас айгүй өрмөц байгаа. Зүгээр нэг нууныг тийм ээ хийж машинтал технологиудаар гаргаад ирсэн нууны жимсүүд биш байгаа. За энэ нууны жимсийг бол 1440 цагийн туршид тийм ээ эсхээлтэнд оруулаад гүйцэд одоо боловсрч гүйцснээр илүү баялаг шимт хичээлтэй ийм нооныг одоо ийм олон цаг даршилж иж цэвэр нооны жимсний одоо тэр даршилсан чивэр сүсийг гаргаж авдаг гэж байгаа байхгүй. За засгийн энийг болохоор засгийн газрын санхүүжилттайгаар судалгааны хүрээлэн ингээ хамтран бүтээсэн ийм одоо чухал тийм ээ үн цэнтэй асар олон хүний одоо хүч хөдөлмөр орсон тийм ээ асар их хэмжээний одоо санхүүгч гэсэн зарцуулсан ийм бүтээгдэхүүн ийм одоо эрүүл мэндийн бэлтгэл байдаг шүү гэдгийг бас энэ дээр хэлье. За энэ дээрээс одоо хэллэгдэв энэ дээр ингээд байж гин. За энэ болохоор 1440 цагийн туршид эсхэх одоо тийм технологиг хэрэгэлсэн байна болохоор патентлэгдсэн байгаа байхгүй патент авсан. Ийм хэмжээний тийм ээ олон цаг эсхэж цэвэр одоо тийм нооны жимсний шүүсийг гаргаж авсан ноноо хараахан Солонгос улсад байхгүй гэж байгаа байхгүй. За саяны лекц уншсан хүн ч гэсэндээ Америкт ч гэсэн байхгүй гэж байгаа байхгүй. За тийм учраас бид нэр хааж байхгүй дээд зэрэглэлийн тийм ээ цэвэр нооно жимсний шүүсийг бол Этами компани гаргасан байна гэдгийг энэ дээрээс бас ингээд гаргаж харж болох юм. За сая хэлсэн 1 литрийн савлгаатай. За тэгээд яг одоо тийм ийм гялгар уутам ийм хөргөн сав баглаагалтай гадаад руу ингээд хол явуулах бол 24 ширхэгтэй юм биш 24 ширхэгтэйг энэ бас ингээд явуулж болно, хэрэглэж болно. За энэ дээр хамгийн чухал хэсэг нь байж байгаа. Энэ дээр ямар их тийм ээ баялаг ямар их сайн одоо юунууд байдаг юм бэ гэсэн чинь за энэ дээрээс би бас ингээд бичиж авсан байгаа. За энэ жимс маань болохоор зэрэг ирээдүйд гэж агуулмжаараа кивинээс одоо 120 дахин одоо нөгөө нэг их гэж байгаа байхгүй. За ирээдүйд гэж би энэ хичээлийг хийсэн ирээдүйд гэж одоо ямар одоо эсвэ тийм болоо тий ирээдүйд гэж одоо юу юм болоо ямар хүний биз ямар үйлчлэгээтэй юм болоо гэдэг аягүй их бодож байсан байхгүй. Мэдгүй ч гэсэн ямар ч гэсэн ирээдүйд агуулмжаараа тийм сайн жимсний одоо ийм сайн кивич одоо хүний бие аягүй сайн гэлээ тэр жимснээс 120 дахин их агуулмжтай гэдэг чинь маш их тийм ээ агуулгдсан байна гэсэн. Ирээдүйд гэдэг маань болохоор зэрэг ямар үйлчлэгээтэй юм бэ гэхэлээ. За жишээ нэг юм бол нэг тийм ээ ингээд одоо санчаа шарх үйлчлээ гэж үү тийм шарх үйлсэн байх юм бол тэр шархыг маш хурдан эдгэж өгдөг маш хурдан ангааж өгдөг тийм одоо найрлага гэж байгаа байхгүй юу тийм найрлага гэж. За тэгээ энэ найрлагыг ингээд бодоод үзэх юм бол өрөвслийн эсрэг тийм ээ өрөвсөл гэдэг чинь юунаас үүсдэг вэ улаалт үүсчихсэн. За миний хувьд болохоор яагаад энэ нооны жимснийг ууж байгаа вэ гэхээр би 2 жилийн өмнө миний ходоодыг улаалттай гэжсэн байхгүй юу. Миний ходоодыг улаалттай. За дээрэс нь ходоодыг агшилттай байна гэжсэн. За энэ нь болохоор хавдрын өмнөх үе гэж надад хэлжсэн байхгүй юу. Амар сэтгэлээр ураад эмнэлгээс ороод бүр хавдар туссан үншил гарч ирж ийлээ тэр үе. За тэгээд тэр үед болохоор надад ийм өгөхгүй байсан л да ийм өгөхгүй байсан учраас би ямар сони энэ солонгос ёстой сони юм биш дээ Монголд шимшилдэг юм дээ гэдэг тийм бодол төрж исэн. За тэр үед би ерөөсөө өөрөө эмчлэх хэрэгтэй юм бэ та 100% өөрөө сайн ингээд анхаарах хэрэгтэй гэсэн. Тэр үед би хотоодны бэлтгэлээ угаасаа ууж исэн. За тэгээд энэ нууны жимсний шүүсийг бол ер нь тасралтгүй нилээд ууж эхэлсэн байхгүй. За тэгээд төрснөөс хойш хэсэг завсарлсан. За тэгээд сая бас ингээд нөгөө төрсний дараа хүүхдээ хүүлгээд айгүй хооллоод ингээд ирсэн чи хотоод хайрлахгүй хооллоод ирсэн чи хоос ингэж муудаад хотоод ингээд цанхаагаад ингээд эхэлж байгаа байхгүй. За энэ үед би угаасаа өмнө нь би оншоо мэдэж байгаа шүү дээ. Би угаасаа хотоодны улаалттай хүн. Улаалт гэдэг чи юу гэсэн үг вэ гэсэн чинь хотоод нэмгрээд ингээд хотоодны хан ингээд улаагаад ирж байгаа гэсэн үг. Шарах гэсэн үг шүү дээ. Шарах болохын өмнөх үе гэсэн үг шүү дээ. За би энийг мэдж байгаа учраас ирээдүйд тийм ээ энэ ирээдүйд гэдэг энэ найрлага байгаа учраас тийм энэ найрлага байгаа учраас миний хотоодонд байгаа тэр улаалтыг тийм тэр шарахыг эдгэж өгөх ийм хүчтэй ийм сайн тийм ээ кивинээс 120 дахин их тийм ээ их хэмжээний ийм найрлагатай ийм мундаг ос найрлагатай ийм бэлтгэл би ууж байгаа юм байна гэж бодохдоо энэ бэлтгэлийг би илүү ойлгож илүү шимтэж тийм ээ ингэж уух боломжтой болж байгаа байхгүй юу. За дээрэс нь энэ найрлага ирээдүйд гэдэг энэ найрлага маань болохоор ингээ өгчихсэн байгаа. Одоо солонгосоор жигражо гэдэг байхгүй. Жигражо гэдэг чинь болохоор жишээ нэг юм бол цаасыг бүр ингээ базах гэсэн үг байхгүй. Жигражо гэдэг учраас цаасыг ингээ базах гэсэн үг байхгүй. За бидний биед байгаа эс чигсэндээ ингээ базагддаг.
ингээ бидний бие байгаа эс ч гэсэндээ ингээ бүр ингээ тийм ээ амьгүй болоод бүр ингээ ямар ч идэвхгүй болох юм тохиолдол байж байгаа. Энэ үед яад үхээр би ядардаг. Би тийм ээ энд эндээс юу ч мэдэхгүй өвдөд байдаг. Юу ч мэдэхгүй нойр хүрээд байдаг. Миний бие байгаа эс маань ингээ тийм ээ идэвхгүй болоод чгсан байгаа учраас байхгүй. За тэгвэл тийм эсийг ч гэсэндээ нөхөн төлжүүлж өгөөд хэвийн эс болгож тийм ээ хэвийн эс болгож идэвхжүүлж өгдөг эс бол энэ ирээдүйд эс гэж ярьж байгаа байхгүй. За дээрэс нь бидний бие ч гэсэндээ чөлөөт радикалууд ингээд тийм ээ чөлөөт радикалууд ингээд үүсээд ирэхлээр зэрэг эсэлдэж эхэлдэг гэж байгаа байхгүй. Эсэлдэхээс тийм ээ эсэлдэхээс ч гэсэндээ хамгаалж өгдөг зүйлүүд бол энэ маш одоо чухал одоо найрлагатай ийм одоо аминд юм явагдаад байгаа байхгүй энэ дээрээс. За энэ дээрээс нь ингээд харах юм бол энэ прожектоны гэдэг энийг бас нэг найрлага байхгүй. Энэ найрлага ямар найрлага юм бэ гэсэн чинь за энэ жимсэнд бас болохоор энэ прожектоны гэдэг энэ найрлага айгүйх байдаг юм байна л да. Энэ найрлага маань болохоор одоо энэ одоо нэг хамгийн анх энэ нооныг ингээд нэг этеми компани үүсгэн байгуулахад айгүй гоё. Хин уух гэж энэ нооныгийн жимсийг бий болгосон гэж бодож байна та нар. Бакангел захирал өөрөө уух гэж. Яг л Бакангел захирал өөрөө илгэн муу байхгүй илгэн муу тэгж ярьсан лекцийг би сонссон байхгүй. Бакангел захирал ягаад гэвэл илгэний асуудалтай учраас хэм уу юмэг угаад илгэний асуудалтай учраас энэ этемиг гэдэг энэ компаниг үүсгэн байгуулсан шүү дээ. Би үнээр энэ дэлхий дээр хамгийн сайн тийм бэлтгэлийг судалгаа хийж хичнээн хөрөнгө мөнгө зарцуулж байсан ч хамаагүй тэр бэлтгэлийг бий болгомоор байна гэд энэ ноно гэдэг жимсийг маш удаан хугацаанд судалгаа хийж маш олон их хэмжээний одоо хөрөнгө зарцуулсны үндсэн дээрээс энэ ноно жимсийг ингэж гаргаж авсан гэж байна. За тэн дээр илхэн сайн найрлага нь юу юм бэ? Прожектоны гэдэг энэ найрлага маань болохоор зэрэг илгэнд одоо илэг одоо нөгөө нэг ингэдэг юм байна л да. Одоо хоолыг хоргоожуулаад тийм ээ эд эсийг ингээл тийм ээ эд эсийг нөхөн сэргээх тэр эд эс тэр үйлчилгээг илэгнээс ингээд энэ одоо прожектоны гэдэг энэ ялгарч явах хэрэгтэй юм байна л да. За тэгвэл энэ өөрөө ингээд тийм ээ энэ найрлага маань энэ одоо нууны жимсэнд асар их хэмжээгээр агуулгдсан байдаг учраас бидний биед орохоор илэгний үйл ажиллагаа, илэгний эд эсийг, илэгний одоо тийм ээ энэ одоо илэгний одоо тэр байхгүй болчихсон байгаа, өвчлөсөн байгаа тэр хэсэг болгоныг ингээд эмчилж өгөх үйлчилгээтэй, сэргээж өгөх үйлчилгээтэй ийм найрлага гэж байгаа байхгүй юу. За дээрэс нь энэ нононд жимсний найрлаганд болохоор зэрэг стресс одоо сэтгэл санааг гэсэндээ сайжруулж өгөх, стрессийг гэсэндээ тайлж өгөх ийм найрлага гэсэндээ энэ ноно жимсэн дотор бас агуулгадчихсан байдаг гэж байгаа байхгүй. За тэр тусмаа би саяхан хэд хоногийн өмнө би ингээд нэг жоох ингээд аюулгүй стресст ороод бүр сэтгэл санаанаас болоод ингээд салгалдаг жоох ингээд салгалаад байгаа болцсон гэдээ надад ингээд хэлжсэн тэр хүн дээр очиж уулзсан баггүй. Өнөөдөр ингээд хичээл хийжсэн чинь энэ нь болохоор надад дээр ингэж гисэн баггүй. Би үрийг ингээд бичээд авчихсан. Оюун ухаан тийм ээ ингээд сэтгэл санаатай холбоотой тийм ээ яагаад тийм одоо сэтгэл рүү явах гэж байгаа тийм өвчнөд холбоотой өвчнийг ч гэсэндээ эдгэж өгнө. Энэ ноно жимсэн дотор ерөөсө бүх төрлийн нүд хамар ерөөсө бүх төрлийн өвчнөд холбоотой тэр өвчнийг эдгэж өгөх, дээрэс нь сайжруулж өгөх, шинж тэмдгийг нь ангааж өгөх, сайжруулж өгөх тэр найрлага бүгдээр ингээд хамтдаа орж өгснөөрөө давуу талтай гэж ярьж байгаа байхгүй. За дээрэс нь одоо энэ Филиппин өөрийгөө энэ найрлага маань болохоор зэрэг одоо нөгөө нэг тийм ээ одоо жимстэн дээр аявих яригддаг шүү дээ. Хэр хэмжээний цэвэр эко тийм ээ цэвэр эко найрлагатай юм бэ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За энэ маань ч гэсэндээ аягүй их хэмжээгээр агуулгадаж өгсөн. За дээрэс нь нөгөө нэг энэ болохоор хөгшрөлтийн эсрэг бас үйлчилгээтэй гэж байгаа байхгүй. Хөгшрөлтийн ч гэсэндээ эд эсийг сэргээд өгөхөөр бас хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй болчихж байгаа байхгүй. За энэ ноно жимснийг одоо судалгаа хийж байх үедээ ер нь бол одоо нөгөө нэг энэ хүний бие хийгээд хүний биеийг хоргоожуулах, хүний биеийг эд эсийг сэргийгээд байгаа шалтгаан нь болохоор зэрэг нэг юм эрдэмтэн судлаач ингээд судалгаа хийсэн гэж байгаа байхгүй юу. Ямар судалгаа хийсэн бэ гэсэн чинь ингээд энэ цэцэг ингээд тийм ээ энэ ургамал цэцэг үргэлж ингээд гоёороо дэлгрээл тийм ээ өөхөхгүй, гандахгүй ингээд гоёороо байгаад байгаа тийм ээ. Одоо тэр нууц нь яг юунд байдгийн болоог ингээд судалгаа хийсэн гэж байгаа байхгүй юу. Судалгаа хийсэн гэж. За тэгсэн чинь судалгаа хийгээд үзсэн чинь яасан бэ гэсэн чинь хам барахцаанд болохоор зэрэг хамгийн их тийм ээ одоо баялаг тийм ээ эсийг одоо ингээд
дахин төлжүүлж, дахин ингээд сэргээж, ингээд идэвхтэй байлгах тийм найрлага их байдаг. Хамгийн ихээр агуулгдсан байд юм байна. За гэхдээ ноононд болохоор хам боргоцооноос 40 дахин ихээр агуулгдсан байдаг жимсийг эрдэмтэн судлаач хүн энийг ингээд олж илрүүлсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд ерөөсөө энэ ноно жимсэн дээр л ерөөсөө хамгийн их тийм ээ одоо өгцөн байгаа эсийг тийм ээ бүр ингээд идэвхгүй болсон байгаа эсийг дахин сэргээж амьлуулга хүчрэлтийн эсрэг үйлчилгээтэй тийм ээ чөлөөх артикл одоо зурьдсан сэргийлэг энэ бүх нэгдмэл одоо тийм ээ хүний бид хамгийн хэрэгтэй найрлагууд энэ ноно жимсэн дотор байдаг юм байна гэдгийг олж судалсан байгаа байхгүй. За нийтдээ болохоор 7 төрлийн минерал, 18 төрлийн амин хүчил, 12 төрлийн витамин гэдэг ийм одоо олон төрлийн амин дэмийг одоо энэ ноно жимсэнд байна. Ноно жимсэнд өөр агуулгдсан байдаг юм байна л да. За энэ дээр сая ярьсан байгаа тийм ээ. Кивинээс 143 дахин их одоо баялаг тийм одоо найрлагатай. За помидорноос 140 дахин баялаг тийм найрлагатай. За энэ нь болохоор зэрэг манготой харьцуулбал 121 дахин их ийм одоо тийм ээ баялаг эко найрлагатай гэдгийг ингээд бүр ингээд судалгаагаар ингээд гарсан байгаа байхгүй. За энд болохоор зэрэг ерөөхдөө бол маш чанарын өндөр түвшинд ингээд цэвэр одоо маш өндөр түвшинд тийм ээ маш одоо яг одоо 40 градусын тийм хэмд одоо ингээд мэдээж Индонез тийм ээ ингээд олборлоод тэнд одоо ингээд тийм Путин хэмд ингээд хадгалаад Солонгост авчираад хэд дахин угааж боловсруулад маш нарийн технологиор аргаар ингэж боловсруулж гаргадаг гэж байгаа байхгүй. Энэ боловсруулах аргын зөвхөн ингээд яасан байгаа. За энэ ч гэсэн ингээд тэр арлаас одоо тэр улсаас ингээд боловсруулж гаргаж ирж байгаа байдал нь энэ дэр ингээ харагдаж байна. За энэ дээр мэдээж ингээд ноно маань мэдээж ингээд уухад айгүй хэцүү гэсэн шүү дээ. Уухад ингээд ууж идэхэд хэрэглэхэд маш хэцүү учраас хүмүүс хэрэглэж тэрийн болгон чаддаггүй гэсэн юм идэж уух юм аргагүй юм гэсэн шүү дээ. Тэр хэмжээний нөгөө их баялаг учраас тийм учраас одоо нөгөө нэг тий хүмүүс одоо ямар ч тэр дотор байгаа тэр сайн тийм ээ минералыг тэр хэвээр нь хадгалж үлдэхийн тулд коконо гэдэг за тэгээд нэг юм одоо байгалийн гаралтай экогоор одоо тийм хүлэн зөвшөөрөгдсөн тийм широп байдаг юм билээ жоохон амтай широп. За тэгээд ийм одоо ийм эрүүл мэндийн ямнаас ч гэсэндээ аюулгүй гэдэг хүлэн зөвшөөрөгдсөн ийм хоёр амтаар энэ ноно жимсийг уухаж гэсэндээ эвтэхнэр ингээд уухаж гэсэндээ боломжтойгоор ингээд савлаж өгсөн байдаг юм лээ. За уухтаа та бүхэн яаж уух вэ гэхээр за энэ өрөнгө байгаа хгүй. Энэ өрөнгө болохоор би сая нөхрөөсөө асуусан энэ өрөнгө ер нь хэдэн грамм орох вэ гэсэн 100 грамм өрөнгө гинэ. За ийм одоо аягны өрөнгө нь ингээд энийгээ уухаасаа өмнө яах вэ гэхээр зэрэг энэ ингээд ёроолдоо ингээд тунцсан байдаг байхгүй. Шууд уух юм бол ингээд ёроолыг ингээд та бүхэн ингээд хараад үзээрэй. Ёроолдоо тунцсан байдаг. За магадгүй тийм ээ одоо гэлгаар ийм пакеттай ийм миг чигсэндээ уухлаад заавал ингээд сэгсэрэх хэрэгтэй. Тэгжээж энэ дотор байгаа доор нь байгаа өтгөн дооноор ингээд сэгсэрэгдчихийж уух хэрэгтэй. За эндээ ингээд хийгээд уухлаа айгүй гоё амттай. Миний хувьд энэ солонгос хүмүүс жоохон сонио амттай гэдэг надад бол бүр айгүй гоё амттай байхгүй юмэр айгүй юмих гоё. Бид нар чи энд байгаа хүмүүс чи амар айраг айгүй сандаг байхгүй юу? Монгол хүмүүс чи айрагнд амар дуртай нэг жоохон айраг аваад гэх юм бол тэрийг амсаал уудгийг ч солонгостой хүмүүс айгүй гоё амттай бүр. Айгүй гоё амт энийг уучих юм бол баг айраг уусан юм шиг амттай тэгэж гоё санагддаг байхгүй. Тэгээ магадгүй тэр муухай амтыг ийм гоё амттай болов. Тэгээ ердөөс чихэр амт байхгүй. Зүгээр эко айраг шиг амтагддаг. Миний хувьд тийм мэдрэмж төрдөг. За ийм гоё амтыг нэмж өгсөн. За тэг ямар ч тийм одоо нөгөө нэг тийм ээ бид хор нөлөөтэй тийм найрлага ороогүй гэдгээрээ давуу талтай. За лимонаас 30 дахин их витамин С-гээр баялаг. За дээрэс нь одоо нөгөө ашиг бактерийг үрдэлтэй энэ дээр оруулж өгснөөр айгүй давуу талтай бил. За энэ дээр байсан уу сая? За энэ дээр байж гэн тийм ээ 7 төрлийн одоо маш чухал хүний бие чухал төрлийн ашигт бактерийг бас энэ ноны-гийн жимсэн дотор оруулж өгснөөр бас давуу талтай юм билээ. За энэ дээр бас маш чухал юм байгаад байгаа байхгүй юу. За надаас одоо энийг нөгөө нэг сахартай хүнд уулгах гад надаас бүр ингээд 10 хайрцгийг захиалж байгаа хүн байгаа байхгүй юу. За энэ дээр болохоор зэрэг бүр ингээд сахартай. За энэ дээр гэх юм бол энэ дээр би орчуулаагүй байгаа гэж та бүхэн шууд хараад орчуулж өгье. За энэ таньяу гэж танай ябэн гэж аахгүй юу. Сахартай хүнд ингээд тийм ээ сахарыг ингээд тийм ээ сахарт үр дүнтэй гэдгээрээ бүр батлагдаад бүр патентлэгдчихсэн. Энэ сертификатыг нь бүр авчихсан байж байгаа байхгүй юу. Тийм учраас та бүхэн энэ ноны жимсний шүүсийг сахартай хүмүүс
хүмүүс ч гэсэндээ санал болох юм бол маш зүгээр байгаад байгаа юм. За энэ дээр болохоор зэрэг ихэвчлэн бид нар болохоор зэрэг эмэгтэйчүүдийн цэвэршилт гэдэг эмэгтэйчүүдийн даавар гормон гэж яриад байдаг шүү дээ тий. За тэгвэл энэ дээр юу гэж хэлсэн бэ гэсэн чинь надад бас энэ айгүй гоё санагдсан. Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн үе ч гэсэнд айгүй үр дүнтэй гинэ. За тийм болохоор ялангуяа 40-50 насны эрэгтэйчүүд ингээд тийм ээ. За ингээд булчин нь ингээд энэ дээрээсээ булчны шулбах гэж унаал тийм ээ. Гидсэн уршаа гараад ирэх юм бол тэр юу гэсэн үг вэ? Хамгийн түрүүнд тийм ээ тэр хүн гормон буюу цэвэршилтийн шинжтэнд эрэгтэй хүний цэвэршилтийн шинжтэндийг тэр хүн илэрч ихэрж байна гэсэн хамгийн анхны дохио. За ялангуяа эрэгтэйчүүдэд цэвэршилтийн шинжтэндийг яаж илэрдэг вэ гэхээр цус өдрөлт гэдэг юм хамгийн түрүүнд ингээд нэмэгдэж харагдчихэдэг байхгүй. За тийм учраас энэ бэлтгэлмээс эрчүүдэд ч гэсэндээ маш үр дүнтэй юм гоё бэлтгэл юм байлээ. За аллергитай тийм ээ аллергитай хүмүүс байдаг. Ямар нэгэн харшил аллергитай хүмүүс ч гэсэндээ аллерги нь одоо тийм ээ ингээд багасж байна, үр дүнтэй байна гэдгийг баталж өгсөн. За ийм 3 одоо тийм ээ патентыг бол хүлээн зөвшөөрч өгсөн. Ийм патентлэгдсэн ийм нэг аваад ирсэн ийм бүтээгдэхүүн байгаад байгаа. За тэгээд ийм хоёр юугаар гарна. За энэнд болохоор зэрэг хөдөө орон нутгуудад илгээхэд бол хамгийн тохиромжтой. За энд байгаа шууд аваад хэрэглэх эсвэл солонгос дээрээ шууд өөрийн биеэр явж байгаа хүмүүс маань эсвэл энэ нэг ингээд те бариад гарахаар бас болохгүй юм биш үү? Энэ чинь шингэн болохоор чинь те гар тэшэндээ болохгүй. Тэгэхээр ямар ч агаар магаараар ингээд амжиж явахгүй юм чинь зүгээр ингээд чимдандаа хийгээд аваад хадны хагарахгүй гайгүй байхаа гэж бодож байна. За энэ маань хэдэн хүрээр зарагддсан бэ? За сүүлийн үед ноно жимсний нөгөө нэг юу айгүй гоё ингээд PV онооны уртл урамшуулал зарлаж өгöd байгаа шүү дээ. PV онооны урамшуулал зарлаад одоо нэг ийм шилтэй ноонон дээр 30 мянган PV оноо өгөх ч юм уу тийм ээ PV онооны урамшуулал зарлаж өгöd байгаа шүү дээ. За тэгээд энэ дээр байж 52800 болохоор зэрэг 26 мянган PV те энэ нь болохоор хайрцагтай энэ хайрцагтайгийнх нь үнэ нь байгаа. За 47800 буюу 24 мянган PV оноо өгж байгаа нь болохоор зэрэг энэ шилтэй хэлж байгаа шүү. За тэгээд энэ ноно жимсийг бол бид нар ингээд ер нь бол ингээд заавал авч явах ёстой тийм бэлтгэл юм уу гэж миний хувьд бол бодож байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн бас авч уугаараа. Тэгээ миний хувьд болохоор зэрэг ерөөхдөө өчтөрөөс ингээд уугаад ирсэн чинь яг ч юм айгүй үр дүнтэй байгаа юм шиг бүр ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Айгүй гоё ингээд сэтгэл санаач гэсэн нэг ингээд өөрчлөгдөд байгаа юм шиг. Тэгээ өнөөдрийн хичээлийг сонсоод үзсэн чинь чинь сэтгэл санаа төрөл нөлөөлдөг юм биш үү гэдгийг бас дахин нэг баталгаажуулж авсан тийм гоё бас өөртөө хичээл заах гэж байгаа боловч өөрөө дахин нэг мэдээж авсан тийм цаг байлаа. За тэгээд би дараад нь болохоор зэрэг за энийг биш би нэг өөр юм заах гэж байсан маа уучлаарай. За би энийг биш. Үний шингэн нөхөгчийг ягаад гэвэл энэ хоёрыг ингээд хамтдан авсарч уувал хамгийн үр дүнтэй байхгүй юу? Ягаад гэвэл саяны ноно жимсэн өрөвсөн эсрэг үйлчилгээтэй. За ялангуяа одоо нөгөө тийм ээ одоо үе мөчний өрөвсөлтэй тий ялангуяа одоо нөгөө нэг 40 гарсан одоо хүүхэд гаргацсан хүмүүс бол угаасаа нөгөө нэг үе мөчний өрөвсөлгүй үе мөчний асуудалгүй хүн гэж байхгүй. За 50-100 хүмүүс бол угаасаа тийм ээ үе мөчний өрөвсөлгүй хүмүүс байхгүй. Энийг ингээд авсарч уух юм бол үр дүнтэй учраас би энийг холбоод ингээд энэ хоёрыг ярья гэж бодож байна. За энэ үеимчний шингэн нөхөгч гэдэг энэ бэлтгэл байгаа. За үеийн шингэн нөхөгч маань юу ямар бэлтгэл юм бэ те? За томруулах юм. За томорч харагдаж байна уу те? За манай үеийн шингэн нөхөгч маань болохоор зэрэг ямар одоо тийм ээ бэлтгэл юм бэ гэхээр яг ийм хэлбэртэй. За миний хувьд бол одоо уухгүй байгаа. За манай нөхөр бол уудаг, зарим үедээ бас тасалддаг байгаа. За тэгээд ийм бор цагаан хоёроор байдаг. За өдөр 4 ширхгийг бид нар ууж хэрэглэх хэрэгтэй. За борыг нь бол өглөө унд цайгаа уусныхаа дараа хэрэглээд за хоёр цагааныг нь бол орой ч юм уу оройгоос жоохон үдээс хойшхон шиг ингээд ууж хэрэглэх юм бол тохиромжтой. За хор тэлсээс эсийг хамгаалж үе мөч болон мөгөөрсний эрүүл мэндэд тустай атомигийн турмерик MCM тийм ээ өдөрт хэрэглэх хэмжээ нь 3018 грамм гэж байгаа байхгүй. За дараагийн утсан дээр студиудээ харъя.
За үе мөчийг давхар хамгаална үндсэн түүхий эдэн болохоор турмеркний ханд гэж байгаа хгүй турмеркний ханд. Турмеркний хандыг бид турмеркийг ингээд хүмүүс ингээд зүгээр ингээд уугаад байдаг. Зүгээр уух юм бол хортой тийм ээ хүний биед одоо хүмүүс нөгөө нэг ардын бид нар ч гэсэндээ одоо жоохон байхад энд одоо настай хүмүүс мань агиох мэдж байгаа тийм биднийг л аав ингээд жоохон байхад манай аав ээж түр ганг байдаг шүү дээ тийм ханиад өгөх юм бол ганг устгаж өгөөл 7 хоног уугаад одоо болоороо одоо ууж болохгүй шүү гэдэг хэлдэг байсан байхгүй. Тухайн үед гайхдаг байсан бол энэ одоо нөгөө нэг судлаад үзэхээр тийм байгаа байхгүй. Яагаад гэвэл үнэхээр байгалаас ургаж байгаа түрмээрх байгалаас ургаж байгаа ургамлууд бол үнэхээр сайн чанар нь тэн дээр байгаа юм. Гэхдээ тэрийг тийм ээ чанарын өндөр түвшинд технологиор тийм ээ тэнд байгаа болохгүй хүний бие сэрүүдэл хүний бүрд хортоогоор нөлөөлөх тийм ээ тэр одоо найрлагыг нь тийм ээ хасаагүй тэр чигээр нь ингээд савлцсан байгаа учраас бид нар тэр чигээр нь өдөр тутамдаа ингээд байнга хэрэглээд байж болохгүй байхгүй юу. За тэгвэл энэ түрмерик бол тийм ээ түрмерикийг яагаад бид нар дангаар нь хэрэглэж болохгүй юу. Тэргүүлэр зөндөр л ингээд одоо жишээ нь хэвээр Монгол төрлийн фэйсбүүк дээр лайв хийгээд гэсэн үе мөчн сайн түрмерик аваараа гэдэг нэг тийм ээ баг ингээд эхлэлийнхийг ингээд зарж байгаа байхгүй. Тэрийг ингээд усанд найруулад ууж исэн хүнийг хажуудлынхаа Монгол охиныг хүртэл би мэднэ бүр усанд найруулад ингээд тийм этемигийн түрмерик одоо үе мөчтэй шинг үнэтэй уучраас гээд усанд найруулад ууж иснийг би харж исэн байхгүй. Тэгээд энэ түрмерикийг ингээд уух юм бол бид ч гэсэндээ мэдээж үе мөчн жоохон нөлөөлөх ч гэсэндээ бусад эргэтэн ч гэсэндээ хортойгоор нөлөөлөх боломжтой байхгүй. Яагаад бол чанарын нөхцөл хангаагүй учраас. Тийм учраас түрмерикийг бол дангаар нь идэж болохгүй. Энэ бол MCM түрмерик маань болохоор зэрэг цэвэр тийм ээ үнэхээр хүний бие дээрх өдөр тутамдаа хэрэглэж болохоор ингээд өндөр технологиор ингээд боловсруулаад гаргачихсан байгаа. За дээрэс нь бидний үе хооронд ингээд эс гэж байж байдаг. Эс гэж байж. Тэр эс мэн болохоор зэрэг одоо тийм ээ хортой эсийг тийм ээ миний өрөвсөл үүсгэх тэр нөхцлөөс ч гэсэндээ үргэлж ингээд хамгаалж хортой нөхцөлд одоо үргэлж ингээд намайг хамгаалж миний өвдгийг хэвийн байдал миний үе мөчийг хэвийн байдлахад тусалж өгөх ийм эсүүд байж байдаг. За тэгвэл энэ найрлаганд маань бас хортой эсийг тийм ээ хамгаалах сэлэ ингээд энэ найрлага ч гэсэндээ давхар орж өгсөн байдгаараа давуу талтай байдаг. За манай эмийн ч найзууд бас байдаг этемигийн хэрэг тэд нар маань аягүй сайн ингээд мэддэг. Этемигийн түрмерик одоо үе мөчний шингэн нөхөгч тийм ээ үений шингэн нөхөгч түрмерик тийм ээ MCS энэ хоёр ингээд хамтдаа савлагдаад өгсөн учраас аягүй давуу талтай. Монголд ийм зүйл байл глюкозамин тийм ээ энэ MCM хоёрыг заавал тус нь асар үнэтэй зардаг гэж байгаа байхгүй. Энэ хоёрыг хавсраад ингээд зарж байгаа нөхцөлд бол асар хямдхан үнээр бид нар авч хэрэглэж байгаа гэж хэлжсэн байгаа. За тийм учраас хамт ингээд савлагдсан учраас этемиг хэлмээр байна. За энэ дээр байж штэ тийм ээ. За түрмерик маань ямар үйлчилгээтэй юм бэ? Тийм ээ. Түрмерик маань үе мөчний эрүүл мэндэд тустай, үе мөчний эрүүл мэндэд тустай байгаа. За жишээ нь гэх юм бол одоо энэ бүр ингэ судалгаагаар гарсан байгаа хгүй. За хүний үе бүр их өвдөд ирэхээр ингэ бамбаагаад хавдаад ингэ бүр ингэ ус гүйчдэг байгаа штэ тийм. За ус гүйцэн байна гэдэг чинь тэн дотор ингэ өрөвсөл үүсээд тийм ээ. Үе хооронд ингэ шар ус гүйцэн байна гэсэн үг байхгүй. Тэрийг бүр ингэ туршилтаар харуулсан чинь тэрийг бүр ингэ 90% ингэ тэнд ингэ нөлөөтэйгээр ингэ тэр ингэ байхгүй болгож байна гэж ингээд тийм үр дүн хүртэл гарч исэн байгаа. За MCM буюу тийм ээ үе мөч мөгөөрсний эрүүл мэндэд зориулсан гэдэг нь хүний одоо үе хооронд зөөлөн мөгөөрсөн эд байж идэг шүү дээ. Мөгөөрсөн эд байж идэг. За тэр эд маань ингээд үеийн суусттай болоод ирдэг хүмүүстэй тэр үе маань ингээд илэгдээд ирдэг. За тэгвэл энэ одоо тийм ээ MCM буюу энэ одоо энэ бэлтгэлийг ууснаар дамжуулаад тэр одоо илэгдээд тийм ээ тэр байхгүй болсон байгаа эдсийг дахин төлжүүлж тийм ээ дахин төлжүүлж тэрийг хамгаалж өгөх зориулалттай байгаа байхгүй мэдээж та тийм ээ ингээ үе мөчн 3-4 үе шатанда орсон бол эмээ хэрэглэн шүү дээ эмээ хэрэглэнгээрээ эмийнхээ ажгаар давхар хэрэглэж өгөх юм бол илүү үр дүнтэй байгаа. За манай хүн ч гэсэн энийг бүр ингээ давхар ууж өгөөд бодит үр дүн гарсан байгаа. Тэгээ би одоо энэ сар ч гэсэндээ нөхөрдөө энийг одоо бас дахиад өргөжлүүлээд авч өгье гэж бодож байгаа байхгүй юу. Ер нь бол ингээ ууж явах хэрэгтэй. Хэсэг хугацаанд ууж байгаа дэмлэг дээр ингээ нуруунд татаа бас нөгөө энийг уухаас өмнө очиж исэн тэр үед болохоор 3 дэх үеийн жилүүдээ үеийн ингээ суулттай зөөлөн цагаан мөгөөсөө идэлэн бүр ингээ илэгдсэн гэсэн үг штеп гарч исэн. Тэгээ сая бас нэг өвдөд ингээ очисон чинь харин тэр зөөлөн цагаан идэлэн харин байна. Чи юу уусан бэ гэж ингээ асууж исэн. Тэгээд энэ үеч гэсэндээ айгүй их уусан байхгүй юу. Манай хүн нуруу нь өвддөг учраас
энийг бас уусан, кальц бас аягүй их уусан. Тэгээ энэ бас нэг бодит үр дүн Артемигийн тийм ээ үе мөч болон мөгөөрсний эрүүл мэндэд тустай гэдэг нь үнэхээр сайн юм байна. Гэхдээ манай хүн зүй тавиулаад өөр бусад эмчилгээгч гэсэндээ аягүй сайн хийлгэж ирсэн л та. За давхар ингээд хэрэглэж өгөх юм бол бас илүү үр дүнтэй бүтээгдэхүүн байгаа. За энэ дээрээс ингээд харах юм бол ингээд энэ тусгай сертификат авсан хүлээн зөвшөөрөгдсөн одоо тийм зөвшөөрлүүд нь байж одоо энэ дээр ингээд 9000 ISO 9001 тий энэ хүлээн зөвшөөрөгдсөн. За хайлал гэдэг одоо энэ бол хамгийн сайн олон улсын сертификат байгаа. US буюу Америкаас тусгай одоо тийм дугаарыг бас авчихсан. За ийм одоо чанартай тийм өдөр тутамдаа хэрэглэж болох биш маш өндөр одоо технологиор одоо бий болгогдсон ийм турмерк байгаа. За энэ дээр ингээд бүр ингээд өвдөгний үе мөчний энэ болохоор түүхийн эдийг зөвхөр ингээд одоо энэ турмеркийг одоо үе мөчний шингэн үений шингэн өгчийг хийхээс өмнө одоо ингээд бодит туршилт хийж үзсэн байгаа хгүй MCM турмеркийг өвдөгний одоо асуудалтай хүмүүстээр ингээд туршилт хийж үзэхэд энэ дээр ингээд байж байгаа. Өвдөгний үе мөчний өрөвсөлтэй өвчтнүүдийн хүрээнд MCM-ийг 12-7 хоногийн турш 1.5 грамаар өдөрт уулгасны үр дүнд өвдөлт болон үе мөчний үйл ажиллагаа сайжирсан гэсэн ийм үр дүн гарсан байгаа байхгүй. За энд болохоор зэрэг одоо түүхийн эдийг тийм ээ яаж боловсруулж хийсэн бэ гэдгийг энэ дээрээс бас харж болно. За хөхөр агуулсан хөхрийн нэгдгүүд болон яс болон үе мөчөнд чухал нөлөөтэй гэж байгаа байхгүй. Зөвхөн одоо MCS нь үйлдвэрлэлийн компани Америкийн одоо үе мөчний зах зээлд 70%-аас дээшгүй одоо тийм одоо байр суурь эзэлдэг тийм одоо эзэлдэг гэж байгаа байхгүй юу. За 25 гаруй жилийн туршлагатай тийм ээ MCM-ийг нэрх технологи чадварыг одоо эзэмссэн тийм онцгой 4 шатлалтай байгаар за 99.8% цэвэр түүхийн эд буюу турмеркийг боловсруулж авсан гэж байгаа хгүй. За энэ дээр байна уу юу тэр нөгөө юу энэ дээр байж энийг хараад би бүр өстө үнэхээр гайхчихсан байхгүй юу. За селин гэдэг нь болохоор за энийг яшаа тэрийг ярий яаж энийг боловсруулж гаргаж авсан гэнэ. Селин гэдэг нь болохоор зэрэг хүний эсийг тийм ээ хортой одоо хүний эсийг одоо хортой эсээс хамгаалж өгдөг. Эсийг одоо тийм ээ хортой эс болохоос одоо хамгаалж өгдөг эс гэж хэлсэн шүү дээ. Энэ дээр ингээд байж байгаа хүний бие боход маш багаар агуулгадаг боловч хорт бодисоос хамгаалах үйлчилгээ гэдэг. Энэ нь өөрөө дахин төлжих маш боломжгүй гэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар заавал нэмэлтээр энэ селин гэдэг тийм ээ миний эсийг хортой эсээс хамгаалж өгөх энийг бол заавал нэмэлтээр ингээд ууж хэрэглэж өгөх хэрэгтэй юм лээ. За энэ дээр ингээд харах юм бол 13 үе шатлалтайгаар нарийн процессор сэвэршүүлсэн турмеркний ханд гэж байгаа хгүй. За энэ 600 кг турмеркээс ердөө 0.305 кг бэлтгэлийг л гаргаж авдаг гэж байгаа хгүй. Маш жоохон. Асар их хэмжээний турмеркийг кейс тийм ээ ийм жоохон хэмжээний тийм ээ турмеркийг цэвэр одоо тийм ээ энэ олон турмеркээс яасан энэ их хэмжээний турмеркээс яасан гэсэн үг. Ийм их хэмжээний турмеркээс болохгүй тийм ээ хүний бие сэрүүдэг бусад эд эрхний хордуулах тийм ээ тэр болохгүй бүх найрлагыг нь хасаад зөвхөн цэвэр тийм ээ одоо хүний биед өдөр тутамдаа хэрэглэж болох жинхэнэ сайн эд эсийг нөхөн төлжүүлэх тийжээх тэр турмеркийг л ингээд ийм жоохон хэсгийг нь ингээд одоо шигшиж тийм ээ технологийн аргаар ингээд боловсруулж авснараа давуу талтай. Тийм учраас турмеркийг зүгээр сайн гээл энгийн турмеркийг хэрэглэж бас болохгүй юм байна гэдэг энэ дээрээс бас ингээд харах боломжтой байгаа байхгүй. За ямар хүмүүс ингээд хэрэглэх вэ гэхээр энэ дээр ингээд байж байгаа юм. За өндөр настай тийм ээ өндөр настай хүмүүс хэрэглэж болно. За үе мөчөндөө хүндийн мөрөгдөг ч юм уу ачаалал өгдөг хүмүүс маань хэрэглэж болно. За үе мөчний тийм ээ спортоор хичээлдэг ч юм уу хүмүүс хэрэглэж болно. За дээрэс нь үеиндээ ямар нэгэн шин тэжээл тийм ээ эсвэл ингээд нархнархяд угаад авах ч юм уу тэр үед нь бид нэр яг энэ одоо турмеркийг ямар үед уул хамгийн үр дүнтэй вэ гэхлээр яг анхан шатнанда маш хурдан үйлчилдэг юм байлээ. Миний хувьд нөгөө хүүхэд 2 дахь хүүхдээ гаргах чагаад ингээд маш хурдан үйлдвэрийн ажил хийсэн учраас миний ингээд хорооны үеүүд ингээд өвдөж эхэлсэн байхгүй. Яг тэр үед нь би шууд ингээд турмеркийг ууж өгсөн чинь шууд 7 хоногийн дараа гэтэл миний өвдөлтийг ингээд багасгаад эхэлж байсан. Тийм учраас та бүхэн эртхэн шиг тийм ээ баг байх үед нь энэ бэлтгэлийг ууж эхлэх юм бол маш хурдан ингээд үр дүнгээ үздэг юм билээ. Мэдээж жоох ингээд 2 дахь үедээ 3 дахь шатандаа орчихсон байх юм бол магадгүй хаалгааны заалттай болоо хаалгаанд орсныхаа дараа энэ бэлтгэлийг эмчилгээгээ хийлгэнгээрээ давхар ингээд хэрэглэж өгөх юм бол илүү үр дүнтэй шүү гэдгийг бас ингээд хэлж өгмөр байна.
За энэ бэлтгэл байна болохоор зэрэг за Монгол сайтн дээр бол 132 мянган вон 132 мянган төгрөгөөр 21 мянга 21,300 PV-гээр зарагдаж байдаг. За Солонгос сайтн дээр 39,800 воноор за 16 мянган PV-тэйгээр ингээд зарагдчихэдэг байгаа. За тэгээ боломжтой хүмүүс нь зүгээр Монгол сайтнаас авсан хамаагүй дээр ягаад гэвэл PV оноо ч гэсэндээ ахиу өгж байгаасаа бизнес эрхэлж байгаа биднэрт буцаага зарлагдсан ч гэсэндээ зарлага орлого болгоод буцаагаад авахын тулд бид нэр Монгол сайтнаас авах юм бол илүү зүгээр. Энэ дээрээс явуулаад тийм ээ гэх хооронд бас айгүй төвхтэй байдаг учраас авсан дээр хаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн миний хичээлийг бас ингээд анхаарал сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд